За намайг Мөнх сайхан гэдэг. Би шинэ эхлэл сургуулийн Монгол хэл бичгийн багшаар ажилладаг. За сайн багштай таарна гэдэг хувь эрүүл байдаг гэж хэлдэгчлэн би бол энэ сайн багш нарын ачаар анх бол уралдаан шалгалтандаа өндөр оноо авч Монгол Улсын боловсролын их сургуульд ирсэн ороод тэгээ суралцаад төгсөж байлаа. Багш мэргэжил одоо монголчуудын хувьд бол хүндтэй мэргэжил. Тэр утгаараа би бол энэ мэргэжлийн үн цэнийг унахгүй юмсан гэж өөртөө бодож ажиллаж явдаг. Багш хүн бол яг хүнийг төлөвшүүлдэг. Тэгээд хүнтэй харьцдаг ийм мэргэжил. Тэгээд аав ээжтэй хамтраад хүнийг төлөвшүүлдэг ийм мэргэжил. Тэр утгаараа бол их чухал үүрэгтэй гэж ер нь хувьдаа өөртөө бодож аюул ажиллагаандаа тусгаж явдаг. За тэгэхээр багш хүн ямар байх ёстой юм бэ гэж бодохоор би өөрийн бодлыг хэлэхэд бол нэгдүгürt бол онлын өндөр мэдлэгтэй байх ёстой. Хоёрдугаарт тэр онлыг хүнд хүргэх онл арга зүйн тийм эвдүү бас маш их чухал байдаг. За гуравдугаарт ёс зүйтэй хүний эрхийн өндөр мэдрэмжтэй байх шаардлага бол бас одоо их чухлаар тавигдаж байна. За тэгээд үнэхээр одоо тэр эвдүү байгаад онл арга зүйн байгаад тэгээд тухайн тим онцлогтой байх юм бол багшлах ёстой болоод л тэр одоо мэргэжлийг эзэн болоод явж байгаа гэж ер нь ойлгож болох юм. Багшуулах гэдэг бол бас хувь тавилан цаас өгдөл байдаг байхаа гэж би бас боддог. Тэгээ аль ч цаг үед бол техник технологи аль яаж ч хөгжсөн гэсэн энэ цаг үед бол багшийн мэргэжил боловсролын салбарын чухал үндэслэл болсон сайн багш нар бол үн цэнтэй хэвээр байх болно гэж би бол бат итгэдэг. За тэгээд бүгдэд нь амжилт хүсье.